Олон нийтийн сүлжээг харж байхад эхийг улс төрчид ам орж амлаж панаалтахын гайхамшиг утгаар нь үзүүлж байна. Гэтэл олонний анхаарлыг маш ихээр татаж байгаа зарим нэгэн нэр дэвшигчид бүр огт сургаггүй. Жишээ нь офшор баяр цагт Дубай сайхан бэлэг нар бол ёстой наанч юм. Яагаад тэрвэлээ? Хүний өрмөнд бүр дэмжигчдийн хууц гэх хэмжгүй л тагчиг байна. Огт сурталчилгаа хийлгүүгээр орох гэж байгаа юм болов уу? Сурталчилгаа хийхгүйгээр сонгуульд орох гэж байгаа юм бол чухам юунд найдаж нэр дэвшнэ гэж. Хэрвээ тэгж байгаа бол энд хоёрхон шиг хууль бус зам бай таарна. Мэдээж мөнгө эд материал тарах. Нөгөө нь бол хар машины лойр. Сонгуулийн санал тоолох хар машин бол лойрын төхөөрөмж мөнөөсөө муу юм шүү гэдгийг олон улсын практикт нотолсон хэдий ч их хэрэгчид зүтгэсээр байгаад хар машинаар тоолохоор шийдсэн. Программын хүн зохион мэдээж зар мэдээ сонин зарвч хэн нэг хүнээр хийлгэнэ гэж байхгүй л дээ. Шилсэн шилэгдсэн хэн нэгнээр хийлгэж таараа. Тэр нь очиж Монгол Ардын намынх эсвэл Монгол Ардын хувьсгалт намын хүн байна гэж юу баг. Тэгээд бас тэр програмчлалыг нь тагнуулын ерөнхий газар шалгаж хянана гэдэг ч үлээ. Тагнуулын ерөнхий газрын дараа хэн тамилдаг вүлээ те. За ямар ч байсан одоогийн төр зосын эрхийг барьж байгаа хамгийн гол хоёр хүн буюу офшор баяр цагт Дубай сайхан бэлэг нар сурчлагаандаа огт санаа зовхгүй байна. Ядаж байхад Дубай сайхан бэлэг нь мэдээлэл харилцаа технологийн газрын дарга байсныг ч хэлэхгүй. Өөрөөр хэлбэл харлага төрж байна.